төрийн албаны зөвлөлийн уламжлалт 7/4/10 сургалтын энэ цаг үе маань төрийн албаны зөвлөлийн инновац танхимаас эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээмж гэдэг чухал асуудал болох чиглэлээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын тандалт судалгаа бодлого төлөвлөлтийн газрын дарга хатагтай баярмаа та бүхэнд нэг цагийн турш мэдээлэл хийх болно. Ингээд та бүхнийг анхааралтай цахим сургалтанд оролцсон уу гэж хүсье. За ингээд дэлгэцний баярмаа даргаыг урьж байна. Та бүхэндээ өглөөний мэнд төргийа. Тэгээд Монгол Улсынхаа өнцөг болон бүрд төрийн үйлчлэгийг үзүүлэхээр ажиллаж байгаа төрийн албан агчдаа бас төрийн албаны зөвлөлөөс санаачилж бас ингээ уламжлал болсон 4-7-10 гэсэн нээлттэй төрийн албан агчдаа энэ сургалтын вебинарт оролцож та бүхэндээ төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаа олон улсын туршлага засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас хийж байгаа арга хэмжээний талаар танилцуулах болсондоо баяртай байна. Тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээнд урьж оролцуулж байгаа төрийн албаны зөвлөлийнхэндээ бас талархаж байгаагаа илэрхийлье. За төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа би та бүхэндээ төрийн бүтээмж гэж юу юм бэ? Төрийн бүтээмжийг Монгол улс болон дэлхийн улс орнууд яаж хэмжиж байна? Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа сайн туршлага. За засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар чиг үүрэгтэй ямар үйл ажиллагаа явуулж байгааг цаашдаа ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдэг талаараас танилцуулахаар өнөөдрийн сургалтаа бас бэлдсэн байна. За бүтээмж гэж ер нь юу вэ гэж үзэхээр ер нь тухайн арга хэмжээ ажил үйлчлэгийг хэрэгжүүлэхэд орцыг гарцад харьцуулсан харьцаа. За үүндээ техник технологийн дэвшил цаг хугацаа зардал мөнгөийг ашиглаж хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бас авч үзэж байна. Тэгээд Монгол улсад бол үндэсний статистикийн хороо төрийн хөдөлмөрийн бүтээмжийг, капиталын бүтээмжийг хэмжих ийм оролдлого хийж байна. Тэгээд дээрэс нэмээд бас жил болгон бас ингээд харьцангуй бас үнэлэх дүгнэх асуудал бас ингээд харьцангуй байна. Тэгээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 24-28 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд бас бүтээмжийн хувьсгалыг эхлүүлэх, бүтээмжийг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх энэ арга хэмжээ бас төлөвлөгдөд явж байна. Тэгээд Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, за гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн бүх холбогдох байгууллагуудтайгаа нийлээд Монгол Улсын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр урт хугацааны бодлого буюу 25-аас 35 онд хэрэгжүүлэх арга хэмжээний стратеги төлөвлөгөөг бас боловсруулад засгийн газраар бас хэлэлцүүлж батлуулахад бас бэлэн болоод байна. Тэгээд юун дээр бол яг хөдөлмөрийн бүтээмжээс гадна төрийн бүтээмж, салбар болгоны бүтээмжийг бүсийн онцлогтойгоор бас хэмждэг бай, бүтээмжээ нэмэгдүүлээ, бүтээмжийн шинжилгээг бодлого үйл ажиллагаанд бас авч хэрэгжүүлэх энэ арга хэмжээ бас төлөвлөгдөд явж байгаа гэдгийг илтгэлийнхээ өмнө хэлье. За төрийн бүтээмж гэж юу хэлэх вэ гэхээр төрийн байгууллага албан хаагчид иргэн аж ахуйн нэгжид үзүүлж байгаа үйлчилгээ хэрэгжүүлэх бодлого нь бас ил тод нээлттэй байх хэрэгтэй. За үүнийгээ бага зардлаар богино хугацаанд чанартай үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжийг бас хэрэглэнэ гэж бас авч үзэж байна. За дэлхийн улс орнуудад бол бүтээмжийг судалдаг, бүтээмжийн индексийг гаргадаг асуудлууд байна. OECD-ийн орн гэдэг өндөр хөгжилтэй 38 улс орныг нэгтгэсэн OECD-ийн орны эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагад бүтээмжийг бол ерөөсөө тодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх доктортой өсөлтийг нэмэгдүүлэхэд хамгийн гол чухал асуудлаа гэж бас авч үзэж тайлан мэдээлэлдээ бас жил болгон улс орнуудын бүтээмжийн индексийг бас тооцож байна. За нөгөө талаараа Дэлхийн банк бол бүтээмжийг нэмэгдүүлснээр орлогыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга юм байна гэж авч үзэж байна. Үүн дээрээ бас Дэлхийн банкнаас улс орнуудын засаглалын индексийг бас авч тооцож байна. Үүндээ бас засаглалын индексээр төрийн бүтээмжийн асуудлыг бас тухайлан нэг үзүүлэлт болгон авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За саяны миний хэлсэн Дэлхийн банкны засаглалын 6 индексийн хүрээнд 35 үзүүлэлтийн 400 гаруй хувьсгачаар мэдээллийн сангийн судалгаанд тулгуурлаж улс орны засаглалын индексийг тооцож байна. Иргэдийн оролцоо ба төрийн хариуцлагатай байдал гэсэн индексээр тооцож байна. Манай Монгол улс 24 оны
тайлан мэдээлэл турлуулад 25 оны байдлаар 0.25-тай буюу 98 байна. Улс төрийн тогтвортой байдал болон хүчирхийлэлгүй байдал гэсэн индекс 0.59 оноотой байна. За засаглалын индексийн хамгийн гол том асуудал бол ил тод нээлттэй байдал, авилгын хяналтын асуудал байгаа. Ил тод нээлттэй байдлыг хэрэгжүүлснээр авилга ашиг сонирхлын зөрчил бууруулах асуудал. Хасах 0.49% пунктын индекстэй байна. За хууль дээдлэх ёс хасах 0.18. За зохицуулалт бодлогын залгамж чанар гэдэг энэ асуудал хасах 0.18% одоо индекстэйгээр байна. За энэ дотроо одоо бид нар бас засгийн газрын үржигтэй байдал буюу төрийн байгууллагын үйл ажиллагааны өрнөлөө чадах гэдэг governance одоо efficiency гэсэн энэ индексээр бид нар яг төрийн байгууллагын бүтээмжийг 6 одоо үзүүлэлтийн дагуу бас ингээд авч үзэж байна. 25 оны байдлаар 24 оны тоо мэдээлэл одоо энэ хувьсгчид хуралсан байдлаар Монгол улс хасах 147 буюу одоо 141-т байна гэсэн энэ дэлхийн банкны одоо засаглалын индекс байна. За төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө чадварыг за 6 үзүүлэлтээр бас авч идэж байна. Энэ нь бол одоо хууль эрхцээ орчин, хууль бодлого дүрм журмын чи уялдаа ямар байна? Зохицуулалт одоо энэ ачаалал, давхардал, хийдэл нь ямар байна гэдэг эрхцүүн нэг орчин. За засаглалт ба удирдлага үүн дотроо яг улс төрийн манлайл болон төрийн захиргааны манлайллын асуудал шийдвэр гаргалт ил тод нээлттэй байна уу, оролцоо хангаж байна уу? Төрийн байгууллагуудын үр ашиг болон үр нөлөө нь ямар байгаа юм бэ гэдгийг одоо засаглал ба удирдлага гэсэн энэ үзүүлэлтийн хүрээнд бас авч идэж байна. Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний бодлого нь ямар байгаа юм? Бодлогын хэрэгжилт нь ямар байгаа юм бэ гэдгийг бодлогын чанар одоо хэрэгжүүлэх чадвар гэсэн ийм үзүүлэлтээр бас авч үзэж байна. За төрийн үйлчилгээ бол одоо төрийн үйлчилгээ иргэдэд чанар хүртээмж нь ямар байгаа юм? Засгийн газарт итгэх иргэдийн одоо сэтгэл ханамж, засгийн газарт итгэх иргэдийн итгэл ямар байна вэ? Төрийн үйлчилгээг одоо ингээд ачаалал давхардалгүй үзүүлэх одоо энэ цахим үйлчилгээний асуудал иргэдээ олон одоо явуулаад байхгүй цахим үйлчилгээний асуудал ямар байна вэ гэдгээд бас төрийн үйлчилгээг авч үзэж байна. За төрийн албаны мөн чанар буюу төрийн албыг эмрээц зарчмаараа ажиллаж гэнэ үү? Чадамжтай байна уу? Хүний нөөцийн чадварын асуудал гэсэн ийм 6 пунктээр 25 оны байдлаар 24 оны үзүүлэлтүүдээр үнэлж хасах 0.47 индекстэйгээр Монгол улс одоо бас улс орнуудын дэлхийн банкны одоо засаглалын индексийн үзүүлэлтүүдээр Азийн бүс нутагтаач сэр шидэг орнуудын хувьд ч гэсэн бас ингээ харьцангуй бас доогуур дунджаас доогуур үзүүлэлттэй байна гэж дэлхийн банкны судалгаанд одоо үзүүлэлтүүд засаглалын индексийн үзүүлэлтүүд бас дүгнэгдсэн байна. За төрийн бүтээмжийг одоо бас яаж хэмжиж байна гэдэг асуудал дээр бид нар бас судалгаа шинжилгээ явуулаад ажиллаж байна. Үүнд бол одоо Азийн бүтээмжийн байгууллага буюу Азийн 21 улс орны гишүүнээр нь ажилладаг Азийн бүтээмжийн байгууллагуудын авч үздэг. Дэлхийд одоо хамгийн өндөр бүтээмжтэй гэдэг Сингапур улс, Лонгос, Япон гэдэг энэ улс орнуудыг багтаасан Азийн бүтээмжийн байгууллагуудын бүтээмжийг хэмждэг бас үзүүлэлтүүдийг авч байна. За үүнд бол одоо ингээд удирдлагын стратеги, байгууллагын соёл, инновацийг дэмжих орчин нь ямар байгаа юм бэ? Ажилтнуудын оролцоо чадвар мэрэгсэн байдал нь ямар байна? Мэдлэгийн менежментийг авч хэрэгжүүлж байна уу? Байгууллагын урт болон дунд хугацааны стратеги бодлого төлөвлөлтийн уялдаач нь зөв оновчтой байна уу? Мэдээллийн урсгал буюу мэдээлэл солилцох салбар дундын иргэдтэйгээ төрийн албан агчтайгаа мэдээлэл солилцохын урсгал шинжилгээ чи ямар байна вэ? За мөн одоо хэрэглэгчийн хүлээлт буюу иргэдийн сэтгэл ханамж, иргэдийн одоо оролцооны асуудлыг бас ингээд тусгайлан бас авч үзэж байна. За хүний нөөцийн оновчтой удирдлага буюу хүний нөөцийг зөв зохистой хуваарлж чадж гин үү? Хүний нөөц буюу төрийн албан агчдынхаа сэтгэл ханамжийг бүтээмжид одоо хэрхэн авч үзэж гинэ гэдэг асуудлаар бас хэмжиж байна. За төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний одоо процесс дараалал маань ингээд стандарттай процесс сайжруулалт явагдаж гин үү? Ачаалал дарамттай яваад байна уу? Процесснаас тодорхой ил тод иргэд одоо нэг удаа очиод үйлчилгээгээ авч гэнэ үү гэдэг энэ асуудал дээр бас анхаарч үзэж байна. За тэгээд өргөдлөг гомдол буюу одоо хэрэглэгчид тавьсан санал хүсэлтийн нээлттэй механизм ажиллаж гэнэ үү гэдэг. Үүн ч бас одоо дэлхийн банкны энэ үзүүлэлтээр бас яг энэ асуудал дээр тусгайлан авч үзэж байна. За тэгээд байгууллагын гүйцэтгэлийн одоо үзүүлэлт буюу KPI-га зөв тодорхойлж чадж гэнэ үү гэдэг ийм 7 агуулгын хүрээнд
төрийн байгууллагын бүтээмжийн индексийг бас авч хэрэгжүүлж байна. Хувийн хвшилт ч гэсэн бас авч үзэж байна. За тэгээ Азийн бүтээмжийн байгууллагаас гаргасан энэ төрийн байгууллагын төгөлдрөшлийн балдрын загвар буюу балдрагчийн энэ үзүүлэлтүүд гэдэг яг энэ саяны ярьсан энэ асуудлуудыг 7 агуулгаар нь 1000 оноогоор нь хэмждэг ийм үзүүлэлтүүдийг бид нар бас өнгөрсөн жил Азийн бүтээмжийн байгууллага Монголын бүтээмжийн төвтэй хамтарч төрийн байгууллагуудаа бас авч хэрэгжүүлсэн. За манлайл буюу удирдлага манлайл зөв ойлгомжтой байж өөрчлөлтийг дэмжиж бодлого шийдвэр үйл ажиллагаагаа гаргаж байгаа энэ үйл ажиллагааг 120 оноогоор хэмждэг. За стратеги бодлого үйл ажиллагааны уялдаа холбоо зөв байна уу гэдгийг 85 оноогоор хэмждэг. Хэрэглэгчтэй нээлттэй ил тод байдалтай байж хэрэглэгчийн санаа бодлыг авч үйл ажиллагаанд тусгаж байгааг нь 85 оноогоор хэмждэг. За KPI буюу гүйцэтгэлийн үнэлгээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж гэнэ үү гэдгийг 90 оноогоор. За үр дүнгийн хэмжээс буюу үр дүнгээ яаж авч хэмжиж гэнэ. KPI-нээс гадна OKR буюу стратеги бодлого үйл ажиллагаа байгууллагын бүтэц зохион байгуулалт хүний нөөцийн асуудал нь энэ тавьсан зорилттой хэрэгжүүлж байгаа энэ асуудал дээр бас хэмжиж агаад 450 онооны үнэлгээтэй үйл ажиллагаа байна. За тэгээд байгууллагын үйл ажиллагааг 85 оноогоор хүний нөөцийг 85 оноогоор гэд нийтдээ 1000 оноогоор төрийн байгууллагын төгөлдрөшлийн энэ балдрын загвар Blavatnik индекс гэд энэ үзүүлэлтээр бас хэмждэг ажлыг Аздаа бас нэвтрүүлсэн. Энэ оноогоор хэмжээд энийг нэвтрүүлж төрийн байгууллагын төгөлдрөшлөл Сингапурт 90 оноос эхэлсэн. Одоогийн байдлаар бас 97-98% бас төрийн байгууллага бүтээмжтэй болцсон гэсэн юм жишээ байна. Үүнийг бид нар бас өнгөрсөн жил төрийн байгууллагуудынхаа хувьд 4 байгууллага дээр авч хэрэгжүүлж туршиж үзсэн. Монгол улсын байгууллагуудаас засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай бас процессын дахин инженерчлэг хийж үйл ажиллагааныхаа процессыг бас сайжруулсан. Чанарын удирдлагын менежмент ISO олуулсан стандартыг нэвтрүүлсэн нийгмийн даатгалын ерөнхий газар агентлагийнхаа хэмжээнд болон Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, Чингэлээ дүүргийн нийгмийн даатгалын газар дээр бас энийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. За нөгөө талаараа бас эрүүл мэндийн салбарын процессын дахин инженерчлэгийн хүрээнд бид нартай хамтарч ажилласан. Улсын төв 2 дугаар эмнэлэг маань бас амжилттай хэрэгжүүлж ажиллаж тусгайлсан энэ 1000 онооны төрийн байгууллагын төгөлдрөшлийн бүтээмжийн 1000 оноогоор бодлого үйл ажиллагаагаа хэмжиж өөрсдийгөө үнэлсэн бүтээмжийн зөвлөл байгуулж ажилласан тусгайлсан бас төсөл хэрэгжүүлээд e-карт буюу өвчнийг хүлээж авах бүртгэх нөгөө стор нэгдэг энэ нэгэ бол захимжуулснаар бас хэрэглэгчийн сэтгэл ханамж 20% нэмэгдсэн. Стор нэх үйл ажиллагаа бас 20 минут зарцуулдаг байсныг 17 минут зарцуулдаг болсон гэсэн ийм сайн жишээтэйгээр бас хэрэгжүүлсэн байна. Орон нутгийн цэцэг захиргааны нэгжийн хувьд бид нар хамгийн том байгууллага буюу нийслэлийн цэцэг даргын хамгийн газрын бас сонгон авч энэ Азийн загвар бүтээмжийн загвар байгууллагын төслийг бас амжилттай хэрэгжүүлсэн. Хорон дээр 50 метрийн орчны аж ахуйн нэгж байгууллагын оролцоо тэгээ үүнийгээ цэвэрлэх нээлттэй байхын асуудал дээр бас энэ төслийг бас амжилттай хэрэгжүүлсэн. За нөгөө байгууллага маань бол нийгмийн даатгалын ерөнхий газар бол нийт агентлагуудын хэмжээнд бас үйл ажиллагаагаа сайжруулахын ажлыг бас амжилттай хэрэгжүүлсэн. 1000 оноогоор хэмжихэд бол удирдлага манлайллын энэ 7 талбарт бол манай байгууллагуудын одоогийн өнөөгийн нөхцөл байдлаа үнэлэхэд нийтдээ хамгийн бага 45-аас тэгээд 75 онооны 75%-тай бас өөрсдийн үнэлгээ гарсан. Тэгээ энэ дээрээ тулгуурлаад 7 талбартаа бас хүний нөөцөө чадваржуулах, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийн судалгааг авах бүх байгууллагууд иргэдээ бүтээмжийн зөвлөл байгуулж ажилласнаар бол бас үр дүнтэй болсон гэдэг ийм сайн туршлага байна. Тэгээд энэ 4 байгууллага маань оны эцэст бас Азийн бүтээмжийн байгууллага засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтарч төслөө үнэлээд Азийн бүтээмжийн загвар байгууллагын гэрчлэгийг Монгол улсын төрийн байгууллагуудаас бас гардаж авсан. Ингэснээрээ дотооддоо сайн туршлагаа түгээндлэрүүлэх бүтээмжийн тэглэлээр сургалт явуулахаас гадна олон улстай Аздаа бас энэ сайн туршлага түгээндлэрүүлэх бас онцлогтой төслийг бас хэрэгжүүлсэн гэдгийг та бүхэндээ хэлье. За
төрийн бүтээмжийг одоо бид нар бол яг төрийн үйлчилгээний чанар ямар байна? Төрийн албаагчийн сэтгэл үйлчилгээ үзүүлж байгаа төрийн албаагч маань удирдлагатаа, зохион байгуулалтаа хэрэгжүүлж байгаа бодлогодоо мэдээлэл технологи гэдэг цалин хөлстэй гэдэг төрийн албаагчийн сэтгэл ханамж маань ямар төвшөнд байна уу? Төрийн байгууллагын нөөцийн хуваарьт буюу одоо үржигтэй асуудал, хүний нөөцөө, мэдээлэл технологийн нөөцөө, санхүүгийн нөөцөө үрдөнтэй хуваарлж чадж гэнэ үү? Үржигтэй энэ ямар байна вэ гэдэг асуудал. За үйл ажиллагааны процесс дараалал маань зүв байна уу? Аль эсвэл одоо ингээд хуулиар заасан чиглэлийг хэрэгжүүлэхдээ хуулиас давсан дүрм журмаар ачаалал хийдэл үүсгээд төрийн албаагчтай ч ачаалалтай, иргэдтэй ч гэсэн ингээд одоо хүндрэлтэй ийм үйл ажиллагааны процесс байна уу? За үйл ажиллагаа төрийн байгууллага маань үйл ажиллагаа бодлого зохицуулалт хүний нөөц ингээд энэ олон асуудал дээр эрсдлээ тооцож чадж гэнэ үү гэдэг энэ асуудал. За мэдээлэл технологийн урсгал, технологийн шийдэл нь ямар байна вэ? Үйл ажиллагаа үйлчлэгээд захимжиж чадж гэнэ үү? Иргэд болон одоо иргэдийн захим үйлчлэгээ авах ур чадвар, нөгөө талаараа үйлчлэгээгээ захимаар үзүүлэх төрийн албаагчдын одоо захим ур чадвар ямар байна вэ? Мэдээлэл технологийн мэдээллийн системүүд минь хоорондоо интеграц хийж одоо мэдээлэлээ солилцож ажиллаж байна уу? Мэдээллийн аюулгүй байдал нь ямар байна вэ гэдэг асуудал. За тэгэхээр хамгийн том асуудал бол төрийн байгууллагын үйл ажиллагаа үйлчлэгээ бүгд одоо хуулиар Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа. Одоо энэ хуулиудаар заасан чигүүргийг зөв оновчтой хэрэгжүүлж байна уу? Хуулиудын уялдаа холбоо нийцэл нь ямар байгаа юм? Тухайн хэрэгжүүлэхээр заасан хууль нь нөгөө хуулиараа бас ингэ зөрчилдөд байгаад төрийн байгууллага одоо бас бүтээмжтэй байж чадахгүй байна гэдэг ийм 7 талбарын хүрээнд Дэлхийн банкны одоо засаглалын индексийн 6 үзүүлэлт, Азийн бүтээмжийн байгууллага буюу одоо Азтай төрийн бүтээмжийн төгөлдрөжлийн тэр балдрын индексийн дагуу үзүүлж байгаа энэ 7 индексийн хүрээнд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар GPR буюу төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийн ажлыг бас цогцоор нь олон улсын түвшинд хүргэхээр одоо ингээд төрийн байгууллагатай 23 оноос хойш хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулж байна. За олон улсын судалгааны үр дүнгээс бас та бүхэндээ бас зарим судалгааг танилцуулъя. OECD-ийн орнуудын засаглалын засгийн газруудын 25 оны тайлан дээр 1000 иргэнд ногдох засгийн газрын захиргааны ажилтны тоо. Тэрнээс төрийн албаагчийн тоо гэх юм бол манай бас харьцангуй хүн ам багтаа улс орнуудын хувьд бас өндөр байгаа. За бас захиргааны одоо засгийн газрын захиргааны ажилтны тоо бол 60 мянган хүнд ногдох төрийн албаагч бол 60-таа байна. Сингапур, Герман одоо гэх өндөр хөгжилтэй одоо бүтээмж нэмэгдсэн орнууд бол бас бага. Үүнийгээ бас ингээд төрийн албаагчийг цомгдохоосоо илүүтэй нэг ажилтны бүтээмжийг одоо нэмэгдүүлэх одоо ингээд арга хэрэгслийг бүтээмжийн шийдлийг, инновацийн дэвшлиг, технологийн дэвшлиг ашиглан бас ингээд хийж хэрэгжүүлж байна. За Сингапур улс хиймэл оюуны стратегийг одоо 23 онд баталсан. За үүгээрээ одоо хиймэл оюуны үндэсний институт буюу академик бас ингээд 26 онд байгуулсан байна. Тэгээд төрийн үйлчилгээг одоо AI болон одоо цахим суурьт 2700 үйлчилгээг нэмэгдүүлж ингэснээрээ одоо төрийн бүтээмжийг, төрийн албан агчийн бүтээмжийг одоо 46%-аар нэмэгдүүлсэн. 46%-аар одоо ингээд төрийн албан агчийн ажиллах цаг хугацааг одоо хэмнэсэн ийм үйлдэлийг бас хэрэгжүүлж байна. Тэгээд үүнийгээ бас инновацийн төвүүд бас байгуулагдаад тал талдаа төрийн албан агчдаа цахим AI суурьтай энэ үйлчилгээнд бас суралцах ажлыг хийж байна. Ингэснээрээ албан бичиг боловсруулах, өгдөл суурилсан дүн шинжилгээ гэх мэтээр одоо төрийн албан агчийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг бол AI болон цахим одоо технологийн шийдлээр авч хэрэгжүүлж төрийн бүтээмжийг бас 46%-аар нэмэгдүүлсэн. Төрийн байгууллагын төвлөрчлийн хувьд бол одоо 99%, дээр нь 7%-тай хүрсэн гэж дүгнэж байна. За Эстони улсын бас сайн туршлага байна. Эстони улс 2019 онд бас ингээд X-Road буюу бүх төрийн агентлагуудыг одоо мэдээллийн нэгдсэн нэг дата сүлжээнд одоо манай Mongolia ч гэсэн X-Road-ийн бас сайн жишээн дээр хэрэгжээд явж байгаа. Тэгээд бүх агентлагуудыг төрийн өгөгдлийн нэг дата суурьт нэгтгэсэн. Төрийн үйлчилгээ 99% одоо ингээд цахим болсон. Иргэд одоо нөгөө once only гэсэн зарчмыг иргэд одоо мэдээлэл нэг л удаа өгнө. Төрийн байгууллагууд, төрийн агентлагууд одоо энэ нэгдсэн нэг өгдлөөрөө мэдээллийг одоо дамжуулж төрийн үйлчилгээг 99% одоо цахимаар
үзүүлж байна. Ингэснээрээ одоо бас 2 тэрбум еврогийн хэмнэлтийг жилд хийж байна. 1400 гаруй одоо цагийг төрийн албан хаагчийн цагийг одоо ингэж 1400 цагийг хүн цагийг бас ингэж хэмнэж байна гэсэн ийм бас сайн жишээтэй байж байна. Тэгэхээр энэ цай жишээнээс ч гэсэн бид нар суралцаад Монгол Эдийн засгийн газраас дижитал пүрст буюу цахимаар энэ тэргуунд гэсэн энэ бодлогыг хэрэгжүүл төрийн үйлчилгээг захимжуулах гэсэн энэ ажлыг хийж төрийн албан хаагчийн бүтээмжийг хүнийг цомгдох биш төрийн албан хаагч маань ажиллаа хийж хэрэгжүүлэхдээ ажлын ачааллыг багасгаж тэр олон бичиг цаасыг өөрсдөө судлах биш судалгаа нотлохонд суурилсан шинжилгээг цахимаар хэрэгжүүлэхийн ажлыг бас авч хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. За төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн том бас нэг үзүүлэлт бол төрийн албан хаагч бол сэтгэл ханамжтай байж ээж төрийн үйлчилгээгээ сэтгэл ханамжтай тэр төрийн албан хаагчаас авсан иргэдэд маань ч гэсэн төрийн одоо төрдөө итгэх итгэл нь иргэдийн сэтгэл ханамж нь бас 2% дахиар өсдгөө гэсэн ийм олуулсан жишээ байна. Үрдэнтэй төрийн албан хаагч гэж юу вэ гэдэг асуудал дээр ажилдаа болон ажлын орчиндөө сэтгэл хангалуун төрийн албандаа үнж тууштай олон нийтийн төлөө одоо төрийнхэн төлөө зүтгэн гэсэн хүсэл эрмэлзэлтэй хичээл зүтгэлтэй бас шаргуугаас гадна ухаалаг бас ажилдаг байх ёстой ёс зүйтэй гүйцэтгэл өндөртэй төрийн албан хаагчийг л одоо үрдэнтэй албан хаагч гэж хэлнэ гэж ССД-ийн орны тайлангууд байж байна. За тэгээд бидний засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас авч хэрэгжүүлдэг хамгийн гол арга хэмжээ процессын дахин инженершил эрсдлийн асуудал одоо бүх судалгаа шинжилгээнд дээр төрийн албан хаагчтайхаа сэтгэл ханамжийг судалгааг авч үүн дээрээ бас тулгуурлаж дүн шинжилгээ хийж ажилтгаа. За Gallup гээд судалгааны байгууллага байгаа. Тэгээ 24 оны байдлаар төрийн албан хаагчдын улс орнуудын судалгааг бас хийсэн. Төрийн албан хаагч сэтгэл ханамжтай байх нь тухайн одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд дүнж тууштай байдал нь бас 10%-аар нэмэгддэг. Одоо үр ашиг буюу одоо 23%-аар нэмэгддэг. Бүтээмж нь бол шууд 18%-аар нэмэгддэг. Хамгийн гол чухал асуудал албан хаагчдын маань сайн сайхан байдал буюу тухайн албан хаагчийн одоо нийгэм сэтгэл зүйн байдал 70% өсдгөө. Үйлчилгээний чанар үүнийгээ дагаад 32% өсдөг. За ажил таслалт бол 78%-аар буурдаг. Ажилтны шилжих хөдөлгөөн 21-ээс 50%-аар одоо өсдгөө гэсэн ингээд Gallup гэсэн олуулсан судалгааны тайлан мэдээлэл байна. За нөгөө талаараа одоо Мельбурний институтийн технологийн сургуулиас гаргасан судалгаан дээр бол албан хаагчийн сэтгэл ханамж өснөөр шин санаачлаг гаргах магадлал нь бол одоо 40%-аар өсдөг, нэмэн өртөг бас цагт 20%-аар өсдгөө гэсэн ийм сайн одоо туршлага байна. Үүнийг бас олон улсын өндөр хөгжилтэй улс орнууд төрийн бүтээмжийн асуудлаараа технологийн шийдлийн хувьд одоо шийдэл гаргаад бүтээмжийг одоо ингээд тооцож байгаа улс орнуудын хувьд бол жил болгон төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгааг бас авч хэрэгжүүлж байна. За Англи бас жил болгон 2009 оноос хойш төрийн албан хаагчийн судалгааг аваад 61% хамрагдалтайгаар одоо судалгаа авч байна. Америкийн одоо 2010 оноос жил бүр авдаг болсон ингээд цаасан болон цахим суурьтай 101 асуумжтай төрийн албан хаагчийн судалгаа авч байна. За Канадаас 2 жил тутам авдаг нийт төрийн албан хаагчтайхаа 53%-ийг одоо бас хамруулад авдаг. Австрали бас жил болгон авдаг нийт албан хаагчтайхаа 80%-ийг ингээд хамруулж авч тухайн одоо төрийн албан хаагчийнхаа сэтгэл ханамжаар тухайн одоо засгийн газрын төвшүүлсэн төрийн албаны бодлого үйл ажиллагаа ямар түвшинд байж байна? Төрийн албан хаагчдын одоо нөгөө тухайн байгууллагын удирдлагын харилцаа хандлага ямар байна? Ажлын одоо төрийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөл ямар байна? Дэвшүүлсэн бодлогын үйл ажиллагаа ямар байна вэ гэдгээр одоо ингээд төрийн бүтээмжийг одоо үнэлэх нэг үзүүлэлт болгож төрийн албан хаагчдынхаа жил болгоны судалгаа үүн дээрээ тулгуурлаж одоо ингээд төрийн хэрэгжүүлж байгаа бодлогыг хэмждэг нэг үзүүлэлт болгоод явж байна. Тэгээд жил болгон энэ авсан судалгаан дээр тулгуурлаж хөдөлгөөнт одоо дашбордоор ингээд байгууллагын гүйцэтгэлийн индексийг үнэлдэг. Одоо дэлхийн одоо албан хаагчдын одоо сэтгэл ханамжийн индексийг үнэлдэг, ажилтнуудын ажлын туршлагын индексийг үнэлдэг.
Тэгээд жил болгоны өсөлт бууралтаар тухайн байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ? Бүтээмж нь ямар байна? Бодлого үйл ажиллагаа маань болж гин үгүй юу гэдэг энэ индексүүдээр бас ингээд авч хэмждэг байна. Тэгээд ажлууд байна. За засгийн газрын засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар маань 22 оны 11 сарын 1-ний одоо засгийн газар дахь хяналтын тухай хууль одоо 22 оны 11 сарын 1-нд батлагдсан. 22 оныхоо 12 сарын 21-ний засгийн газрын 474-р тоолоор одоо засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар одоо байгуулагдсан. Үндсэн чиг үүрэг бол одоо засгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулан, цахилгаан хариуцлагыг дээшлүүлэн, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн өнөөдөр ярьж байгаа сэдвүүтэй холбогдсон хамгийн гол юм чиг үүрэгтэй. За нөгөө талаараа бас хөгжлийн бодлогын төлөвлөлтийн бичиг баримт шийдвэртийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээ ээж хянана. Засгийн газрын харьяа байгууллага галдан тушаалтанд хяналт тавина. Үйл ажиллагааныхаа одоо хяналт шалгалт, хяналт шинжилгээ, үнэлгээ, одоо тандал цэцлэгааны тайланг, одоо Монгол Улсын ерөнхий сайд болон тэргүүн шадар сайдбууд эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишинд танилцуулж ингээд ажилдаг ийм үндсэн чиг үүрэгтэйгээр захиргааны хяналтыг Монгол Улсын хэмжээнд, засгийн газрын хэмжээнд бас тавиад явж байна. За ямар байгууллагууд одоо орох вэ гэхээр засгийн газар хяналтын тухай хуулийн 3-1 заасан одоо Монгол Улсын яам буюу 16 яам орж байна. Засгийн газрын агентлаг буюу 40 агентлаг, аймаг нийслэлийн одоо засаг дарга болон засаг даргын хамгийн газрын харьяа алтан тушаалтнууд, улсын төсвөлдрийн газар, төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээдийн энэ захиргааны хяналтын хүрээнд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар захиргааны одоо засгийн газрын хяналтыг хийгээд явж байна. За тэгэхээр 4 үндсэн чиглэл байгаа. Түрүүний хэлсэн хөгжлийн бодлогын баримтчгийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээ. За байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, хүн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээлэл, шүүхийн шийдвэр, хэрэглэгчдийн үнэлгээний судалгаа зэргийг үнэлэн тандал судалгаа хийх ажлыг одоо миний хариуцсан газар одоо бас хийгээд бүтээмжийг нэмэгдүүлэх сансан нотлогыг бас ингээд гаргаад явж байна. За хяналт шалгалтыг бас саяны яг захиргааны хяналтынхаа хүрээнд хийн. За тэгээд нөгөө талаараа захиргааны хяналтын хүрээнд одоо байгууллагуудаас тайлан мэдээлэл гаргуулж авч үүн дээрээ дүн шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт ажлыг бол хийж байна. За тэгээд хяналт шалгалтын үндэслэнч албан шаардлага мэдгдэл хургуулна. За ингээд үнэхээр зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага ногдуулах саналыг бас эрхлэх байгууллагад хургуулж ажиллана. За тэгээ энэ хүрээндээ одоо төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр саяны хэлсэн хүн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээлэл дээр дүн шинжилгээ хийж байна. За шүүхийн шийдвэр болон их хурлаас удирдлагын томилдог их хурл ажиллаа тайлагнадаг байгууллагын энэ шийдвэрүүд дээр бас дүн шинжилгээ хийх ёстой. За хэрэглэгчийн үнэлгээний судалгаа буюу иргэдийн сэтгэл ханамж төрийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийн асуудал дээр дүн шинжилгээ хийгээд үүн дээрээ тулгуурлаж аль байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, бүтээмж нь ямар түвшинд явж гэн гэдэг энэ асуудал дээр бид нар судалгаа шинжилгээ хийж байна. Судалгаа шинжилгээнийхээ дүгнэлтийн тайлан зөвлөмжийг гаргаад тайлан зөвлөмжийг өгсөн хяналтаа засгийн газрын энэ байгууллагуудаар эргэн хяналтыг хийгээд явж байна. За энэ хүрээндээ бид нар бас яг энэ хийж хэрэгжүүлж байгаа бүтээмжийг нэмэгдүүлэх энэ үйл ажиллагааг одоо цар хүрээ буюу тогтолцоогоор нь сайжруулах энэ судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна. Та бүхэн маань мэдж байгаа 23 онд байгуулагдсан цагаас эхлээд процессын дахин инженерчил гэдэг асуудлыг төрийн байгууллагад одоо бас хийх ажлыг хийгээд явж байна. Процессын дахин инженерчлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа шинжилгээ гэдэг бол тухайн байгууллагын хийж хэрэгжүүлж байгаа хуулиар оноосон чиг үүрэг буюу мандатын шинжилгээг тэр чигээр нь хийж байна. Дээрээс нь нэмээд энэ мандатаар хүлээсэн чиг үүргээ бүтэц зохион байгуулалтанда зөв тусгасан байна уу? Нөөцөө одоо зөв хуваарлж ажиллаж чадж гэнэ үү гэдэг энэ цогц шинжилгээ хийдэг. За дээрээс нэмээд тухайн энэ салбарын бодлого үйл ажиллагаа, хүний нөөцийн асуудал, техник, технологи, санхүү дээр нь ямар эрсдэл вэ гэдэг эрсдлийн цогц шинжилгээ хийж байна. За тухайн салбарын одоо үзүүлж байгаа үйлчилгээндээ төрийн албаагчид маань ямар сэтгэл ханамжтай байна вэ гэдэг төрийн албаагчдын сэтгэл ханамжийн судалгааг бас цогцоор нь авч байна. За тухайн салбар байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний одоо авч байгаа аж ахуй нэгж байгууллага иргэдийн сэтгэл ханамж, иргэдийн одоо энэ санал гомдлыг бол шууд энэ судалгааныхаа
дүгнэлтийн дагуу авч байна. За үүн дээрээ тулгуурлаад тухайн байгууллага үйл ажиллагааны явуулж байгаа процессын шинжилгээ буюу процессын өнөөгийн нөхцөл байдал нь хідэн шатралтай ямар процессор үйл ажиллагаа явуулж байгааг, үүн дээрээ ямар эрсдэл байгаа юм гэдэг ийм цогц шинжилгээ хийж байна. Дээрээс нь тухайн салбарын одоо санхүүгийн төсвөр эрхийн шинжилгээ нь ямар байгаа юм? Тухайн байгууллагаас буюу салбараас үзүүлж байгаа одоо захимаар үзүүлж байгаа үйлчилгээний мэдээллийн системүүд нь ямар уялдаа холбоотой байна? Зөв бүтцтэй байна уу? Захимаар үзүүлж байгаа үйлчилгээ гэдэг маань төрийн албаагчдаач нэг ачаалттай иргэдээч одоо нөгөө PDF файл болгосныгоо үүнийгээ захимд оруулж илгээснийгээ захимдсан байна уугүй юу гэдэг энэ мэдээллийн системийн шинжилгээ гэсэн цогц одоо 8 судалгаа шинжилгээг хийж үүн дээрээ тулгуурлаж хууль эрх зүйн ямар өөрчлөлт хэрэгтэй юм, ямар одоо бүтэцгэн байгуулалтаагаар ажиллахын гэдэг ингээд төбий буюу ирээдүйд одоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны шийдлийг ингээд процессын дахин инженерчлэг гэсэн цогц судалгаа шинжилгээний хүрээнд бас ингээд хийгээд санал дүгнэлт зөвлөмжөө өгөөд явж байна. За эрсдлийн удирдлагын асуудлыг бид нар бас цоошин нэр бас авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны 24-28 оны хөтөлбөрт одоо төрийн байгууллагуудын эрсдлийн удирдлагын бодлогын шинжилгээг эхлүүлнэ гэсэн 4 том зорилт туссан. Тийм учраас бид нар бас энэ төрийн байгууллагууд маань эрсдлээ зөв тодорхойлж чадж гэнэ үү? Эрсдэл гэдгээ ойлгож чадж гэнэ үү? Тухайн байгууллагын үйл ажиллагаа, бодлого, хүний нөөц, санхүү дээр нь ямар эрсдэл байгаа юм? Үүнийгээ үнэлж дүгнж чадж гэнэ үү? Үүнийгээ одоо урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаж чадж гэнэ үү? Салбартны одоо эрсдлээ хамтран одоо энэ хэрэгжүүлж чадж гэнэ үү? Үүн дээрээ одоо эргэн хяналтаа тавьж чадж гэнэ үү гэдэг энэ асуудлыг бид нар бас цоошноор нь бас тавьж төрийн байгууллагуудаа эрсдлийн удирдлагын процессыг одоо бодлогыг хэрэгжүүлэхийн ажлыг авч хэрэгжүүлж байна. За нөгөө талаараа хяналт шалгалт за иргэдийн сэтгэл ханамж, төрийн албаагчийн сэтгэл ханамж, өргөдөл гомдлын дүн шинжилгээ гэсэн ийм бодлогын судалгаа шинжилгээг бас хийж үүн дээрээ тулгуурлаж төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын бодлого үйл ажиллагааг шин түвшинд гаргах энэ одоо судалгаа шинжилгээг буюу ийм зохицоор нь энэ 3 бодлогын хүрээнд одоо бас тогтолцоогоор сайжруулах санал дүгнэлт гаргаж одоо төрийн байгууллагуудаа удирдлагын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг хийж байна. Процессын дахин инженерчлийг бол одоо хийж хэрэгжүүлэх олон улсын 2 арга гаргачлал бас байна гэж үзэж байна. Бизнесийн дахин инженерчил буюу BPR. За бизнесийн байгууллагууд бол тухайн одоо байгууллага компаниудынхаа одоо үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд одоо алсын хараа урт хугацааны бодлого стратегийг тодорхойлж бас богино хугацаанд буюу энэ бизнесийн дахин инженерчлэг хийж үр ашиг, үр дагавартай одоо чиглэсэн процессын дахин инженерчлэг хийдэг одоо BPR гэсэн ийм арга гаргачлалын дагуу хийж байна. Тэгээд Монгол улс ч гэсэн банк санхүүгийн байгууллагууд бас сайн хэрэгжүүлсэн ийм туршлагатай байж байна. Өнгөрсөн 7 хоногт одоо манай засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар төрийн бүтээмж эдийн засгийн өсөлт гэсэн нээлттэй 7 хоногийн хаалганы өдрийг бас зохион байгуулсан. Төрийн албаагчид яамаг агентлагийнхан маань бичлэн оролцсон, орон нутгийнхан маань бас ингээд онлайнаар оролцож бас сонссон. Үүн дээр бид нар бас хувийн хвшлийг сайн туршлагаас суралцах хүрээнд Голомт банкны одоо 2016-7 оноос хэрэгжүүлсэн бизнесийн процессын дахин инженерчлийг одоо сайн туршлагыг сонссон байгаа. Бизнесийн дахин процессын дахин инженерчлэг хийснээр одоо 17-8 онд хэрэгжүүлсэний үр дүнд 2021 оноос одоо бүх үйл ажиллагааны процесс сайжирч 100 гаруй бүх үйл ажиллагаанууд 100 гаруй% одоо үр дүнтэйгээр үр ашигтайгаар бас ажиллаж санхүү бизнесийн байгууллагууд маань одоо дэлхийд санхүүгийн топт бас орох ийм шинжилгээг бизнесийн процессын дахин инженерчлэг хүрээнд авч хэрэгжүүлж байна. За төрийн байгууллагуудын процессын дахин инженерчил буюу GPR гэсэн одоо ийм арга гаргачлал байна. Тухайн байгууллагын одоо богино хугацаанд асуудал эрсдэл хуулийн хууль эрх зүйн нийцэл эрсдэл нь ямар байгаа юм, хүний нөөцийн эрсдэл нь ямар байгаа юм гэдгийг одоо энэ хамтарсан ажлын хэсэгтэйгээр богино хугацаанд бид нар бас ингээд процесс суурьтай хийж төрийн байгууллагын бүтээмжийг, үр дагаврыг, үр нөлөөг нь бас нэмэгдүүлэх чиглэлээр одоо процессын дахин инженерчлэг бас энэ авч хэрэгжүүлэх ажлыг авч хэрэгжүүлж байна. Тэгээд энийг бид нар авч хэрэгжүүлэхдээ бас олон улсын сайн туршлагууд UNDP-гийн одоо Узбекистанд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэгээд
2.5-аас 5 жилийн хугацаанд авч хэрэгжүүлж үр дагавар нь гардаг гэдэг энэ аргачлал энтгэх улсад гүрж одоо хийж хэрэгжүүлсэн энэ процессын дахин инженерчлэлийн арга аргачлалыг хүрээнд бас ингэж хийж байна. Процессын дахин инженерчлэлийг одоо авч хэрэгжүүлснээр өнөөгийн нөхцөл байдлаа тухайн салбар маань тодорхойлоод бидний өгсөн санал зөвлөмжийн дагуу төрийн үйлчилгээг одоо шатамжлахгүй болгоно. Иргэдэд шуурхай хүртээмжтэй өргөн төрийн албан хаагчийн одоо ачааллыг бас тэнцвэртэй болгоно. Төрийн байгууллагын бүтэцгэн байгуулалтыг илүү оновчтой болох ийм одоо дүгнэлт зөвлөмжийг өгч ажиллаж байна. За ингэснээрээ бид нар бас төрийн албан хаагчийн маань бүтээмж одоо сэтгэл ханамж дээшилснээр төрийн бүтээмжтэй сэтгэл ханамжтай төрийн албан хаагчаас үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэн нөгөө талаараа шат амжлаггүйгээр үйлчилгээ авсан ил тод одоо төрийн байгууллагын үйлчилгээ авсан нар засгийн газартай эргэх одоо иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ийм бүтээмжийн үзүүлэлтүүдийн хүрээнд төрийн байгуулалт процессын дахин инженерчлэлийг авч хэрэгжүүлсэн. За 23 онд хөтөлмөр нийгмийн хамгааллын салбарт буюу гэр бүл хөтөлмөр нийгмийн хамгааллын яам нийгмийн даатгалын ерөнхий газар хөтөлмөр халамж үйлчлэлийн газар процессын дахин инженерчлэлийг хийж нийтдээ 116 санал зөвлөмж өгсөн 24 оны одоо процессын иргэн хяналтаар бас 66% хувьтайгаар одоо процессын өгсөн санал зөвлөмжийг бас хэрэгжүүлсэн гэдэг асуудал одоо үр дүнтэй байна. Энэ жил бид нар бас иргэн хяналтаа ээж үнэхээр энэ процессын дахин инженерчлэл тэр олон загварчлалыг авч хийж хэрэгжүүлсэн үү гэдэг дээр одоо бид нар яг дүн шинжилгээх ажлаа хэрэгжүүлж байна. За 24 онд эрүүл мэндийн салбарыг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 6 одоо энэ эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд бас ингээд сайжруулах санал зөвлөмжийг өгсөн байгаа. Тэгээд үүн дээрээ бас бид нар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтолцооны хүрээнд эрүүл мэндийн бодлого үйл ажиллагаагаа одоо загварчилж ажиллах эрүүл мэндийн даатгалын сангийн одоо актуар тооцоол бас ингэж хилжүүлэх гэсэн ийм загварчлалын одоо санал шийдлийг бас өгсөн. Тэгээ эрүүл мэндийн яамны бүтэцгэн байгуулалт маань одоо тухайн үед бол бодлого боловсруулах нь 18%-тай, бодлогыг хэрэгжүүлэх нь бас 64%-тай гэсэн ингээд бүтэцгэн байгуулалт бас оновчгүй байна гэсэн энэ санал зөвлөлтийг өгч ажилласан иргэн хяналтыг одоо бид нар бас эргээ хийгээд явж байна. 25 онд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ойн газарт процессын дахин инженерчлэлийг бас хийсэн, хууль эрх зүйн зохиц шинжилгээг бас хийх шаардлагатай байна. Сэтгэл албан хаагчдын одоо шилжилтөө өндөр байна. 4 албан хаагчдын нэгэн сэтгэл ханамжгүй байна. Тийм учраас бодлого зохицуулалт болон хууль эрх зүйн шинжилгээх энэ санал зөвлөмжийг өгсөн байна. За тэгээд нийтдээ байгаль орчны яам маань хамгийн олон зөвшөөрөл олгодог яам байгаа. 28 одоо зөвшөөрөл үүнээс энгийн 17 тусгай бас 8 зөвшөөрөл өгдөг. Энэ зөвшөөрлүүдийг одоо зөвшөөрлийн нэгдсэн системийн дагуу баримтчгийн бүрдүүлбэргүйгээр ачаалалгүйгээр өгдөг байх улмаар одоо ингээд захиргааны байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулж энэ зөвшөөрлийн үйл ажиллагаагаас явуулаа шилжүүлэх яам маань өөрсдөө бас Монгол хүний одоо үндсэн хуулиар өгсөн одоо аюулгүй эрүүл одоо ийм орчинд ажил амьдрах бодлогоо зангидж явах ийм зөвлөмжийг өгсөө. За цагдаа дутуудын цэргийн байгууллагт бид нар 25 оны 5 сараас 10 сарын хооронд бид нар бас процессын дахин инженерчлэлийг хийсэн. За үүн дээр бол тухайн байгууллага салбарынхаа бодлого үйл ажиллагааг дээшлүүлээ, бүтцээ зөв хуваарлаа гэсэн энэ байгууллагуудын маань санал санаачлага бас өндөр дүнтэй байгаа гэдгийг бас хэлмээр байгаа. Цагдаагийн байгууллага маань өөрсдөө бас албан хаагчдаа процессын дахин инженерчлэлийн чиглэлээр 50 гаруй албан хаагчдыг ажлын хэсэг болгоод зохион байгуулсан. Дээрээс нэмээд энэ албан хаагчдаас төрийн бүтээмжийн чиглэлээр процессын дахин инженерчлэлийн чиглэлээр одоо сургам бэлдсэн байснараа бид нар бас богино хугацаанд цагдаа дутуудын цэргийн байгууллагын одоо үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийг хийсэн. Гэхдээ манайх одоо бол хуулиар гэмтрэг одоо илрүүлэх одоо хэрэг зөрчлийн болон хэрэг хэн шийдвэрлэх үйл ажиллагааны процессд ямар ч оролцох одоо хуулийн хоригдсан заалттай энэ хүрээндээ биш цагдаа дутуудын цэргийн байгууллагын зохион байгуулалт зөв байна уу, хууль эрх зүйн уялдаа холбоо зөв байна уу? Хамгийн гол нь анхан шатнд үйлчлэгээ үзүүлж байгаа цагдаагийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр бас дүн шинжилгээ хийж тэднийхтэй одоо хамтарсан ажлын хэсгээр ажиллаж процессын дахин инженерчлэлийн санал зөвлөмжөө өгсөн байгаа. Тэгээд гол үр дүн бол бас цагдаагийн албан хаагчид маань цагийн одоо тухайн өгсөн үүрэг даалгавартай холбогдлолтой үндсэн болон нэмэлт одоо ажил үүрэг их байна, ажлын ачаалал их байна, 4 албан хаагчид нэг нь бас сэтгэл ханамжгүй ажлын ачаалттай байна гэсэн ийм одоо дүгнэлт зөвлөмж өгөөд бид нар дүгнэлт зөвлөмжөө хэрэгжилтийн араас нь одоо хяналтаа тавихаар ажиллаж байна. За
цагдаа цэргийн байгууллагын одоо цагдаагийн албан агчийн ажлын ачаалал энийг авахдаа бид нар бас яг ажиллаж байгаа албан агчдаас нь гадна цагдаагийн байгууллагаас бас ажлаас гарсан албан агчид дээрээс нь нэмээд гэр бүлийнхнийг оролцуулсан судалгаа шинжилгээг авч энэ одоо дүгнэлт зөвлөлтийг өгснөөрөө бас онцлогтой. За тэгээд ингээд бид нар бас аваад үзэхээр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар төрийн бүтээмжээ дээшлүүлэх, төрийн байгууллагын бүтцийг оновчлох чиглэлээр байгууллага дээр салбар дээр очиод одоо судалгаа шинжилгээ өгөөд санал зөвлөмжөө өгөөд явах нь бас ингээд оновчтой биш байна. Ерөөсөө төрийн байгууллага бүх үе шатанда тухайн үзүүлж байгаа үйлчилгээгээ сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, хэрэгжүүлдэг байх ёстой юм байна гэдэг ийм үднээс одоо төрийн байгууллагын дахин инженерчлэл, процессын дахин инженерчлэлийг тогтолцооны зураглал, нийтлэг аргачлалыг одоо боловсруулад засгийн газрын хуралдаанаар одоо батлуулахаар ажиллаж байна. За, процессын дахин инженерчлэлж бүтээмжийг нэмэгдүүлэх төрийн байгууллагын одоо үйл ажиллагааг одоо оновчлох энэ ажлыг бол Монгол Улсын одоо ерөнхий сайд засгийн газрын түвшинд одоо манлайл гаргаж өөрчлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил бол засгийн газрын түвшинд явах юм байна. За, салбар дэндийн зохицуултыг бол засгийн газрын түвшинд хангаад ажиллах юм байна. За, арга зүй дэмжлэг үзүүлэх бас ингээ 3 дугаар түвшинтэй байх юм байна гэдэг энэ одоо бодлогын судалгаа шийдлийн аргачлалыг бид нар бас боловсруулад байна. Үүн дээрээ одоо ингээд төрийн байгууллагыг бүтээмжтэй олох, оновчлох энэ асуудал дээр санхүү хөрөнгө оруулалтын асуудал дээр сангийн яам маань бас оролцоотой байна. Хууль эрх зүйн нийтлэл болон давхардал хийдэл төр дүрм журмын нийцлийг зохицуулалтын шинжилгээг зохицоор нь авч хэрэгжүүлэхийн тулд бас хууль зүйн дотоод хэргийн яам маань бас ингээд эрх зүйн зохицуулалт нийцлээ хангаж ажиллах юм байна. За, төрийн энэ ажлын үйлчилгээг иргэнээс олон бичиг баримтанд нэхээд бичлэн хүргэхийн тулд одоо энэ Эстоны туршлага, Сингапурын энэ туршлагыг бид нар авч хэрэгжүүлэхийн тулд захин хөгжил инновац харилцаа холбооны яам маань бас илүү одоо технологийн шийдлийг бас авч хэрэгжүүлэх юм байна. За, төрийн албан хаагчдаа одоо шат болгондоо сургаж мэрэгшүүлэх ажил дээр бас төрийн албаны зөвлөл удирдлагын ахтемтайгаа хамтарсан одоо энэ хүний нөөцийг чадварчуулах энэ ажил дээр бас хамтарч ажиллах юм байна гэдэг ийм зураглалыг гаргаад байна. Тэгээ хамгийн одоо 4-р түвшиндээ буюу гардан хэрэгжүүлэгч тухайн байгууллагын ESS процессын нөхцөлийг бас зургалдаг үйлчлэгээнийхээ шатрааллыг бас энэ авч хэрэгжүүлэх ажлыг шатчны төрийн байгууллагууд маань бас авч хэрэгжүүлээ. Өдөр тутамдаа хэрэгжүүлж, өдөр тутамдаа албан хаагчдынхаа сэтгэл ханамж, иргэдийнхээ сэтгэл ханамжийг авч одоо бүтээмжээ нэмэгдүүлэх чиглэлээр бол төрийн байгууллагын анх шатны нэгжийн одоо сум хорооны мэрэгчлэлтнээс ахгуулаад аймаг дүүргийн газар хэлцүүд маань бас авч хэрэгжүүлнэ гэсэн ийм зорилготойгоор бид нар одоо хэрэгжүүлэх замын зурагл буюу road map-ийн одоо нийтлэг аргачлалаа бас ингээд боловсруулад байж байна. Одоо бид нар өнгөрсөн 25 онд бас хилцүүлэг хийсэн. Одоо бид нар хилцүүлэг хийж төрийн албан хаагчдаасаа бас санал шийдлийг нь аван дээрээс нэмээд засгийн газрын хуралдаанаар баталж ажиллуулнаа. Тэгээ удирдлагын ахтамтайгаа хамтарсан процессын техник инженерчлэлийн хийх судалгаа шинжилгээний талаар мэдлэг мэдээлэл олох чиглэлээр сургалтын модулуудыг бид нар бас сургагч бишгч бэлтгэх сургалтын модуль, төрийн албан хаагчдын ойлголт хандлагыг дэвшлүүлэх ийм сургалтын модулуудыг бас бэлтгээд байгааг та бүхэндээ хэлье. За, төрийн бүтээмжийн одоо хамгийн гол чухал бас нэг хэрэгслэл бол эрсдлээ удирдах сурах асуудал байгаад байгаа. Үүнийг бид нар бас түрүүн хэлсэн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо эрсдлийн удирдлагын бодлогыг эхлүүлнэ гээд 25 онд бид нар төрийн байгууллагууд маань эрсдэл гэдгийг ойлгож гэнэ үү, өнөөгийн нөхцөлийн явдал ямар байна вэ гэдэг ингээд судалгаа шинжилгээг нийт одоо харьяа байгууллагын одоо 74 байгууллагын 4370 шалтнуудаас авсан. Хэрэгцээ шаардлага бол өндөр байна. 81%-тай байна. За, төрийн байгууллагад үнэхээр эрсдлийн удирдлагыг тогтолцоог нэвтрүүлэх нь бол ач холбогдолтой гэж 87% нь удирдах албан шалнуудын 87% төрийн албан хаагчийн одоо 70% нь ингээд үтсэн. За, тэгээ эрсдлийн удирдлагын өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэсэн тийм одоо харамсалтай нь бүгд 50-аас доош хувьтай байна. Эрсдэл гэдгийг одоо байгалийн гамшиг буюу одоо гамшигын үеийн эрсдлийн төлөвлөгөө төсөвтэйгээр бас авч хийж хэрэгжүүлдэг л ийм ойлголт мэдээлэлтэй байна. Гэвч одоо төрийн байгууллагууд маань бас харилцан адилгүйсэн. Сангийн яам маань төсвийн бодлогын төсвийн хуулийнхаа шинжилгээний хүрээнд төсвийн эрсдлийн удирдлагын одоо бодлого дүрм журамтай
одоо хэрэгжүүлэх үнэлэх арга аргачлалтай яамдаа болон салбартаа эрсдлийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлдэг. Бодлон хамгаалах яам маань бас эрсдлийн удирдлагын бодлоготой. Хууль зүйн дотоод хэргийн яам маань бас ингээд эрсдлийн удирдлагын дүрм журамтайгаар бас үйл ажиллагаа явуулж байгаа сайн жишээнүүд байсан. Үндэсний статистикийн ороо бас энэ дүрм журмаа бас баталсан гэсэн ийм сайн жишээнүүд байсан. Тэгээ энэ дээр тулгуурлаад бид нар олон улсын одоо эрсдлийн удирдлагын хорооны КОСОгийн өгсөн зөвлөмж, эрсдлийн удирдлагын чанарын менежмент, үнэлэх аргачлал, удирдамж гэсэн ингээд олон улсын стандарт байгаа. Энэ стандартууд олон улсын одоо Канада, Австрали, Америк нөгөө талаараа Сингапур улс бас мөн эрсдлийн төрийн байгууллагуудаа эрсдлийн удирдлагын чиглэлээр бол маш сайн хэрэгжүүлдэг. Ерөнхий сайдынхаа доор бас стратеги эрсдлийн удирдлагын чиглэлийн одоо энэ хөгжлийн төвтэйгээр ингээд улсын хэмжээнд эрсдлээ тооцож ажилладаг. Австрали улс бол аудитын байгууллагаараа дамжуулж төрийн байгууллагын эрсдлийн одоо хөгжлийн үнэлгээг жил болгон хийдэг гэдэг ийм сайн туршлагатай байсан. Энэ олон туршлагуудыг болон КОСО гэсэн олон улсын одоо байгууллагын өгсөн зөвлөмжийн хүрээнд төрийн байгууллагын эрсдлийн удирдлагын бодлого хэрэгжүүлэх одоо заавар төрийн байгууллага өөрсөө эрсдлийн удирдлагаа үнэлэх одоо аргачлалыг бид нар боловсруулж яамууд агентлагаараа хэлэлцүүлсэн. За бас тэгээд 25 оны хяналт үнэлгээний үндэсний хорооны 03 дугаар тогтоолоор бас батлуулж төрийн байгууллагуудаа бас хэрэгжүүлэх энэ ажлыг бас авч хийж хэрэгжүүлсэн. За өнгөрсөн оны 5 сард бид нар бас Эрдэнэт хотод одоо эрсдлийн удирдлагын тогтолцоог сайн хэрэгжүүлсэн Эрдэнэт улсын үйлдвэрийн сайн туршлагыг үндэслээд 21 аймаг нийслэлийн бас ингээд хамгийн газруудын орон нутгийн албан агчтай эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр бас сургалт тийг бас амжилттай зохион байгуулсан. Тэгээд өнгөрсөн жилийн ч гэсэн яг өдөд би яг энэ өнөөдрийн бас энэ сургалтаар эрсдлийн удирдлагын бодлогын бичиг баримтыг одоо яаж хийж хэрэгжүүлэх вэ гэдгийг бас ингээд төрийн албаны зөвлөлийнхөө энэ яг энэ сургалтаар бас ингээд өнгөрсөн жил бас ингээд та бүхэндээ танилцуулж байсан. За 25 онд одоо хэрэгжүүлсэн бодлого маань ямар түвшинд байна вэ гэд 26 оны 2 сард бид нэр яам агентлагуудаас эрсдлийн удирдлагаа одоо яаж хэрэгжүүлж байна гэсэн тайлан мэдээллийг авсан. За эрсдлийн удирдлагын 2 яам бас 12%-тэй, 11 агентлаг 30%-тэй, тамгийн газар бас 18%-тэй гэж одоо 25 оныхоо үйл ажиллагааг танилцуулсан. За 26 ондоо бас ингээд 26 ондоо эрсдлийн удирдлагын байгууллагын болон яамны салбарын ингээд төлөвлөгөөгөө баталсан 9 яам бас төлөвлөгөөгөө ирүүлсэн. 40 агентлагаас бас 28 агентлаг маань тухайн байгууллагын эрсдлийн удирдлагын одоо төлөвлөгөөг баталсан. 18 аймаг маань бас 82%-тайгаар эрсдлийн удирдлагын төлөвлөгөөгөө баталсан гэсэн ийм сайн туршлагатайгаар бас ажиллаж байна. Тэгээд Сэлэнгэ аймаг гэтэл бас яг эрсдлийн удирдлагын бодлого дүрм журмаа баталсан. Дундгой аймаг бас сайн хэрэгжүүлсэн туршлагатай. Говьлтай аймаг гэд нэрсэн баха төрийн албан агчдынхаа албан чуулган тохиолдолд эрсдлийн удирдлагын бас асуудлыг хариуцсан албан хаагчдын одоо албан чуулгын тохиолдолд боловсруулсан, эрүүл мэндийн яам бас оруулсан, соёл спорт аялал жуулчлалын яам маань бас оруулсан төлөвлөгөөтэйгээр ингээд ажиллаж байгаа. Сайн одоо ингээд яам агентлагууд бол байгаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд үнэхээр одоо хэрэгжүүлээд ямар төвшөнд байна вэ? Төрийн байгууллагын эрсдлийн удирдлагын төлөвчлөх нь үнэлгээг бид нар өөрсдөөр нь бас хэрэгжүүлсэн. Өөрсдийнх нь үнэлгээгээр бол хөгжлийн эхний шатанд байна буюу ингээд 2.5 оноотойгоор бас хийж хэрэгжүүлсэн гэж үнэлсэн. Бид нэр өөрсдийн үнэлгээг хийхэд бол үндэслэлээр байхгүй гэсэн 16 яамнаас 50%-тэй байна. Агентлагуудаас бас 50%-тэй байна. Тамгийн газраас 63%-тэй байна гэд нийт одоо 80 байгууллага маань 40 байгууллага нь бол үндэслэлээр байхгүй байна. Хөгжлийн эхний шатанд байгаа байгууллага бол 25, 33.3%-тэй, хөгжиж буй түвшинд бас 3 байгууллага, за хэрэгжиж хэвшсэн гэсэн 5 байгууллага, одоо хөгжлийн одоо ахисан шатанд байна гэсэн 1 байгууллага байгаа. Энэ бол одоо манай сангийн яам бол үнэхээр 12 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ийм сайн туршлагатай яам байна. Тийм учраас бид нар бас ингээд эрсдлийн удирдлагын бодлогыг шат шатандаа бас ингээд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тийм учраас бид нар бас энэ онд эрсдэл гэж юу вэ? Тухайн байгууллагын стратеги бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд одоо ингээд тодорхойгүй байдал үүснэгээ яаж олж таньж илрүүлж үнэлж арга хэмжээ авах вэ гэсэн энэ асуудлыг бид нар бас төрийн албан агчдынхаа ойлголт хангалтыг нэмэгдүүлэх сургалт дээрээс нэмээд
Яам агентлаг болгондоо эрсдлийн удирдлагын хороо байгуулагдсан байгаа. Энэ хорооныхоо албаа агштаас үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг бид нар бас хийхээр төлөвлөд ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон нэг асуудал бол эрсдлийн удирдлагын мэдээллийн нэгдсэн системтэй олно гэсэн энэ асуудал байна. Тэгээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас бас төрийн байгууллагуудынхаа дотоод удирдлагын системээр нь дамжуулж бүх албан хаагчид эбэлд одоо цагаа бүртгүүлээд явдаг шиг тухайн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхэд тулгамдж байгаа асуудал нь юу байгаа юм гэдгээ бүрдэгдэг. Үүнийг нь одоо байгууллага дээр байгуулагдсан эрсдлийн удирдлагын хорооны шинжээчд маань одоо олон улсын стандарт тухайн одоо асуудлын давтамж нөлөөлөл хурдаар нь хэмжиж эрсдэл одоо өндөр түвшинд байна, бага түвшинд байна. Одоо эрсдлийн аппетит түвшинг нь тодорхойлдог байх ийм одоо мэдээллийн системийг бас энэ 26 онд хөгжүүлэхээр ажиллаж байна. 26 оны улсын хөгжлийн төлөвлөгөөнд ажилласан бид нар бас дотоод удирдлагын системээр нь хөгжүүлэх ажлыг одоо мэдээлэл технологийн бас энэ дотоод удирдлагын систем хөгжүүлдэг компаниудтайгаа бас хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхээр бид нар бас тусгай одоо мэдээллийн систем гаргаад одоо энийг хэрэгжүүлнэ гэж яахгүйгээр дотоод удирдлагын системээр нь бас хэрэгжүүлэхийн ажлыг хийнэ. За тэгээд ингээд засгийн газрын хэмжээнд одоо эрсдлийн бүртгэл мэдээллийн хяналтын салбартай болж аль ямар бодлого стратегийн хувьд ямар одоо эрсдэлтэй байна, хүний нөөц төлөвлөлт одоо санхүү одоо нийцлийн хувьд ямар эрсдэлтэй байна гэж тодорхойлж үүн дээрээ тулгуурласан засаглаа сайжруулах, бүтээмжээ нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх бодлого шийдвэрлэлтийг гаргаж одоо засаглалыг сайжруулах нэг үндэс болсон эрсдлийн удирдах энэ тогтолцоог бүрдүүлэх ажлыг авч хийж хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Тэгээд энэ төвшөндөө чи яамдууд маань агентлагууд маань засгийн газрын байгууллагууд маань бас ингээд эхлэлтийн шатыг тавьсан бас амжилттай хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг одоо бас та бүхэндээ хэлье. За дараагийн манай төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг гол чухал ажил бол төрийн байгууллагын бүтц тогтолцоо маань ямар түвшинд байна вэ? Төрийн одоо захиргааны байгууллагын энэ бүтц тогтолцоог бас оновчлох ажлыг хийж хэрэгжүүлж ирнэ. Өнгөрсөн оны одоо 11 сарын 7-нд Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргын тушаалаар засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга ахалсан төрийн албаны зөвлөл маань орсон одоо засгийн газрын хэрэглэх газар хамтарсан энэ ажлын хэсэг гарч одоо яам агентлаг болон 21 аймгийн засаг даргын тамгын газрын харьяа байгууллагуудын захиргааны нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг чиг үүргийг тодорхойлох, оночлох энэ ажлыг одоо байгууллага болгон дээрээ ажлын хэсэг тамгын дарганаар нь ахлаад ажлын хэсэг гаргаж бид нар одоо яг энэ асуумж темплетийг нь бэлтгэж одоо авч хэрэгжүүлсэн та бүхнийхээ одоо тусламжтайгаар ингээд нийтдээ одоо 636 байгууллагын 2577 нэгжийн үндсэн болон нэгдлэг чиг үүргийн шинжилгээг хийсэн. Энэ шинжилгээгээр бид нар засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан одоо хуулиар оноосон чиг үүрэг буюу мандатын шинжилгээг яаж хийх вэ гэсэн энэ аргачлалын дагуу тухайн одоо энэ 636 байгууллагад мандатын чиг үүргийн шинжилгээг захиргааны нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд 35 хууль байна. Энэ хуулийг дотоод бичиг баримтанда тусгаж яаж хэрэгжүүлж байна гэдэг дээр мандатын шинжилгээ хийсэн. Нөгөө талаараа энэ хуулиараа олгосон дүрм журмаар болгосон энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бүтэц зохион байгуулалтаа зөв хуваарлж чадж гэнэ үү гэсэн олон улсын одоо энэ манайх бас процессын дахин инженерчлэлийн нэг судалгаа шинжилгээний хүрээнд авч хэрэгжүүлдэг FSM буюу одоо чиг үүргийн шинжилгээг бас хийсэн. Дээрээс нэмээд энэ зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдтэй байгаа албан хаагчдын одоо оролцоо, хариуцлага, шийдвэр гаргах одоо энэ мэдээлэл хуваалцах түвшин нь ямар түвшинд байна гэдэг Грассийн матрицын аргаар ингээд 2577 нэгжийн үндсэн болон нийтлэг чиг үүргийн шинжилгээг бас амжилттай засгийн газрын хуралдаанд одоо 3 сарын 19-ний өдөр бас танилцуулсан. Энэ шинжилгээгээр бол одоо үндсэн чиг үүргийн асуудал 69%-тай нийтлэг чиг үүргийг одоо 31%-тайгаар энэ 2577 нэгж бас хэрэгжүүлж байна гэдэг ийм одоо шинжилгээ бас гарсан. Үндсэн чиг үүргийн одоо бид нар үндсэн чиг үүргээ бүрэн нөөцөөрөө хэрэгжүүлж чадахгүй байгаа бол төрийн үйлчилгээгээ бас үндсэн одоо бүрэн хүргэхэд хүндрэлтэй байна гэсэн ийм дүгнэлт гарсан. Тэгээд энэ та бүхнээс авсан тоо мэдээлэл чиг үүргийн энэ шинжилгээнээс гадна бид нар 2003 оноос хойш Монгол улсад яг энэ төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг оновчлох чиглэлээр хийгдсэн нийтдээ 23 судалгаа шинжилгээний
одоо тайлан мэдээлэл дээр бас анализ дүгнэлт хийж ажилласан, гадаад улсын одоо сайн туршлагуудыг бас авч судалгааныхаа дүн шинжилгээнд бас ингээд авч ашигласан. Үндсэн ба нийтлэг чиглэлгийн шинжилгээгээр бол одоо төрийн захиргааны байгууллагын үндсэн чиглэлэг 62, нийтлэг чиглэлэг 38%-тай. Төрийн захиргаанд бол мөн адилхан аймаг нийслэлийн засаг даргын хамгийн газар болон харьяа агентлагууд нь 54%-тай үндсэн чиглэлэг. Нийтлэг захиргааны чиглэлэг нь 46%-тай. Нийслэлийн засаг даргын хамгийн газар болон харьяа агентлагууд нь үндсэн чиглэлэг 54%, 55%-тай. Одоо нийтлэг чиглэлэг нь 45%-тай гэдэг үндсэн болон нийтлэг чиглэлгийн харьцаа алдагдсан. Захиргааны ажлууд дээр л бид нар одоо гол поинт өгч ажиллаж байна гэсэн ийм одоо дүн шинжилгээ гарсан. Төрийн байгууллагын албан агчдын бид нар бас бүцгэн байгуулалтын энэ шинжилгээг хийж хэрэгжүүлж байгаа давтамжаар нь процесс алхмуудаар нь бүгдийг нь ингээд тооцож гаргасан байгаа. Тэгээд төлөвлөсөн ажил одоо улирал жилээр байна уу? Одоо өдөр тутам гүйцэтгэдэг ажлууд байна уу гэдэг дээр бас ингээд шинжилгээ хийсэн. Харамсалтай нь одоо төрийн захиргааны төв байгууллага дээр өдөр төлөвлөгөөгөө буюу гинтийн өдөр бүр хэрэгжүүлдэг ажил нь бол 69.9 буюу бараг 70%-тай. Агентлагууд дээр 70%-тай, аймаг нийслэлийн засаг даргын хамгийн газар дээр бол 70%-тай, нийслэлээр бас 60%-тай гэсэн энэ ажил байна. Тэгэхээр бол одоо аймаг нийслэлийн одоо анхаарчтан дээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бол бас яг уу тий өдөр тутмын иргэдэд үйлчилгээ үзүүлэх асуудал байж болох хэдий ч яам агентлагийн хувьд бол бас ингээд бодлогоо боловсруулах, хэрэгжүүлэх энэ ажлын одоо цаг хугацаа төрийн албан агч ачаалттай байна гэдэг энэ ажлууд сууж бодлого боловсруулах, хэрэгжлүүлэлтээ мэрэгжил арга зүйн удирдлага зохицуулалтаар хангах ажил дээрээ бас бид нар бас төрийн албан агчтай ачаалттай удирдлага зохион байгуулалтын үед бас буруу ажиллаж байна гэсэн энэ дүн шинжилгээ байгаа. Нөгөө талаар бас ингээд энэ гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээгээ бид нар одоо цахимжаад байна гэсэн боловч цаасан болон цахим төрийн албан агчийн ачааллыг харахаар үзсэн байгаа. Харамсалтай нь төрийн захиргааны төв байгууллагууд дээр цахимжилтын асуудал болохоро яам дээр 12.1% нь 4% нь одоо захиргааны нийтлэг чиглэлгээ хэрэгжүүлэх цахимаар хэрэгжүүлж байна. Бусд нь цаас захим хосолсон ингээд 73%-тай. Яам агентлагийн төвшөнд бол одоо ингээд 73% нь бол одоо хосломол байдлаар хэрэгжүүлж байна гэдэг нь давхар ачаал үүсгэж байна гэсэн ийм дүн шинжилгээний дүгнэлттэй байна. За харамсалтай 8-ын засаг даргын хамгийн газрын захиргааны нийтлэг чиглэлэг харин 18%-тай. За тэгээд хосломол нь 73%-тай байна гэдэг. Нийслэлийн засаг даргын хамгийн газар бас харьцангуй нөгөө захиргааны нийтлэг чиглэлэг одоо цахимжсан цахим нь 45%-тай. Одоо цаасан болон хосломол энэ 45%-тай гэдэг ингээд бас харьцангуй дүгнэлт гарсан. Тэгэхээр бид нар бас цаасан болон цахим суурьтай давхар ажил захиргааны ажил гүйцэтгээд байна гэдэг бол төрийн албан агчдын ажлын ачаалал тэнцвэргүй байна. Үүний ард нь иргэдэд үзүүлэх үйлчилгээ бас ачаалал давхардaltaй байна гэсэн шинжилгээ. Тэгээд үүн дээр бид нар бас олон улсын сайн туршлага OECD-ийн орнуудын өгсөн зөвлөмжийг үндэслээд үндсэн чиглэлэг 80%-тай, нийтлэг чиглэлэг 20%-тай байх ёстой байна гэдэг ийм дүгнэлт зөвлөмжийг засгийн газрын хурлаанд танилцуулж засгийн газрын 26 оны одоо 4 сарын 8-ны 119-р тогтоолоор төрийн албан агчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх одоо үндсэн болон нийтлэг чиглэлгийн харьцааг 80-20-доо барих ийм одоо тогтоол гарсан байгаа. Энэ дээрээ тулгуурлаж бас төрийн албан агчдын уян хатан цагийн зохицуулалтыг хийх 7:30-аас 8:30 хооронд орой одоо мөн ингээд ажлын цаг тардаг байх захимаар одоо ажиллах энэ асуудал бас ингээд тогтоол болж алдсан байна. Тэгээ энэ тогтоолоор бидэнд бас нэг үүрэг өгсөн. Төрийн захиргааны төв байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагуудын нийтлэл одоо үндсэн чиглэлгийн шинжилгээг хийж танилцуулах үүрэг өгсөн. Энэ хугацаанд бид нар бас яамдуудаа ажлын хэсэг гарган ажиллаж үндсэн чиглэлгийн шинжилгээний дүнг сая 5 сарын 13-ны засгийн газрын хурлаанд танилцууллаа. Тэгээ үндсэн чиглэлгийн шинжилгээнд дээр 15 яам маань орсон. Батлан яам, хамгаалах яам маань нууцын зэрэгтэй. Мөн нийтлэг чиглэлгийн харьцаа болон үндсэн чиглэлгийн харьцаа алдагдсан байна. Яам одоо бодлого боловсруулах чиглэлгээсээ хэрэгжилтийн чиглэлэг бас байна. Хуулийн нийцэл 78%-тай байна гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Энэ дээр тулгуурлаад засгийн газрын хурлааны тэмдэглэлээр үйл ажиллагаа стратеги зохион байгуулалтын өөрчлөлтөө одоо бүрэн хууль тогтоомжид нийцүүлэх. За ингээд үндсэн болон нийтлэг чиглэлгийн харьцааг 80-20-доо барих ийм хурлааны тэмдэглэл гаргаж яамдууд одоо тайлангаа хөргүүлсэн байна. За төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд хамгийн чухал асуудал иргэдийн үргэлж гомдол түүний шийдвэрлэлтийн асуудал байна. 25 оны байдлаар улсын хэмжээнд ирүүлсэн үргэлж гомдлын тайлан мэдээг бид нар бас та бүхнээс авч засгийн газрын хуралдаан болон их хурлын үргэлж гомдлын байнгын хороонд ажиллах
одоо танилцуулсан. За хамгийн өндөр байгаа өргөдөл гомдлын нийтлэг түгээмэл асуудлуудыг та бүхэн харж байна. Орон нутаг дээр одоо газрын харилцаа, инженер, орон сууц нийтийн аж ахуй, инженерийн байгууламжийн асуудал, үүн дээр төрийн байгууллагын үйл ажиллагааны асуудал бол ингээд гуравт жагссан давтамжаараа одоо бас ингээд нийтлэг сүүлийн 3 жилийн давтамжтайгаар нийтлэг байгаа асуудал, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн цахим үйлчлэгийн асуудал, төрийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагын асуудал байгаа учраас та бүхэн минь энэ одоо төрийн үйлчлэгээ үзүүлэх одоо төрийн албан хаагчийн эсвэлтгүй гаргаж байгаа энэ асуудал дээр бас ингээд анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг өргөдөл гомдлын дүн шинжилгээний хүрээнд бас авч хэрэгжүүлж байна. За тэгээд Тэргүүн шадар сайдын өнгөрсөн оны одоо 11-р сарын 19-ний дэд 66 дугаар тушаалаар иргэдийн өргөл гомдлын тайлан мэдээлэл гарах журам батлагдаж 26 оны одоо эхний улиралд хэрэгжиж байна. Энэ журмын дагуу бол одоо та бүхнээс үйлчлэгээ авч байгаа иргэдийн өргөл гомдлыг авч үзээч. Гомдол гэхэд өнгөрсөн оныхоос 13%-аар одоо эрентэл өссөн байна. Энэ гомдол дээрээ дүн шинжилгээ хийж анализ хийгээж энэ гомдлын агуулга дээрээ тулгуурлаж бодлогын шийдэл үйл ажиллагаагаа сайжруулах санал санаачлагыг бас дотооддоо өгөөч. Дээрээс нэмээд иргэдээсээ бас ингээд сэтгэл ханамжийн судалгаа авч энэ сэтгэл ханамж дээрээ тулгуурлаж ажиллах яг энэ одоо асуудлыг бид нар журмалсан байна. Үүн дээрээ тулгуурлаад манай албан хаагчид бид нар өнгөрсөн оны сүүл болон одоо эхний саруудад бас та бүхэндээ ингээд сургалтуудыг хийсэн. За дараагийн анхааруулах асуудал бол бид нар эрэл таймаар өргөл гомдлын мэдээллийн нэгдсэн системийг бас ингээд хөгжүүлээд явж байна. Бүх албан хаагчид иргэдээс ирүүлсэн өргөл гомдлоо дотоод удирдлагын системээрээ дамжуулж өргөл гомдлын мэдээллийн системд илгээж байгаа. Одоогийн байдлаар 25 оны 11 сарын 5-наас хөгжүүлж гэлсэн. Одоо 5 сарын 8-ны байдлаар нийт 614 байгууллага одоо 56 мянган өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээсээ бид нар одоо ерөөсөө шууд засгийн газар ерөнхий сайдын барьж байгаа зарчим бол first time resolution уу одоо шууд нэг удаагийн эхний байдлаар нь одоо шийдвэрлэгээ гэсэн зарчим байж байна. Тэгэхээр бид нар энэ нэгдсэн сандаа шилжүүлсэн бүтгсэн энэ өргөдлийг одоо бид бүгдээрээ харна гэсэн үг. Иргэн аль байгууллага төгсөн байна. Үүнийг шилжүүлснийгээ шийдвэрсэн гэсэн байна уу? Иргэний талд шийдвэрсэн байна уу гэдгийг 9 одоо чиглэл 52 салбар 520 хэдэн одоо агуулгын хүрээнд иргэдийн өргөл гомдлыг бас нэгтгэдэг мэдээллийн систем ажиллаж байна. За нийслэлийн ERP өргөл гомдлын мэдээллийн системтэй энэ ороод бол нийтдээ одоогийн байдлаар 5300 байгууллага бүртгүүлэхээс нийтдээ бол одоо 1700-800 байгууллагууд бүртгэгдсэн ажиллаж байна. Энэ өргөл гомдлын мэдээллийн системийг бид нар dashboard go цэгмийн гээд та бүхэнд одоо эрхийг нээж өгсөн одоо өгөгдлийн мэдээллийн нэгдсэн системээр өдөр болгон эрэл таймаар харж байгаа. Иргэн ямар өргөдөл гарсан байна, тэр байгууллага шийдсэн байна уу, шийдээгүй нү, хайшин шилжүүлсэн байна, хин дээр шийдвэрлэлтэй явж байна гэдгийг эрэл таймаар одоо хардаг болсон. Тийм учраас та бүхэн одоо иргэдийн гаргасан хүсэл гомдол саналыг бас та бүхэн бас анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. За тэгээд хамгийн гол асуудал түрүүн хэлсэн бид нар олон улсын судалгаанаар төрийн байгууллага засгийн газар болгон одоо төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгааг авч одоо үзэж үйл ажиллагаагаа дүгнэж байна гэд энэ оны 25 оны 3 сард бид нэр онлайнаар асуумжийг энэ олон улсын судалгааны асуумж дотооддоо манай төрийн албаны зөвлөл өнгөрсөн жил бас 24 онд төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгаа гэдэг маш том концептаар 200 хэдэн асуумжтайгаар бас ингээд бүхэл төрийн албан хаагчийнхаа бүх талаас нь ингээд судалгаа шинжилгээ авсан. Энэ асуумжууд тулгуурлаад бид нар бас онлайнаар 50 гаруй асуултаагаар төрийн албан хаагчийнхаа сэтгэл ханамжийг бас авч үзсэн. Төрийн албан хаагчийн гол одоо нөгөө онцлог үзүүлэлт гэх юм бол цалин хөлсний асуудал байна. Яам агентлагаараа хамгийн өндөр байна. Удирдлага болон байгууллагын соёлын түвшинд сэтгэл ханамж нь ямар байгаа юм бэ гэдэг дээр байна. Ажиллах орчин нөхцөл дээр бас ийм өндөр нөлөөлж байгаа үзүүлэлт байна. За тэгээ хамгийн бас өндөр үзүүлж байгаагийн гуравт нь бол 21.3-тай одоо ажлын ачаал гүйцэтгэл хамгийн одоо ажлын ачаал оновчгүй байна гэсэн ийм за төрийн албан хаагчийн сургалт хөгжих, өсөн дэвжих боломж баг гэсэн ийм 5 юм дээр бол хамгийн их сэтгэл ханамж одоо анхаарах асуудал гэсэн ийм судалгаа байна. За иргэдийн үйлчлэгээ авч байгаа хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бид нар бас ингээд 80 байгууллагаараа гэсэн үг 16 яам 40 агентлаг 22 одоо тамгийн газруудаас та бүхэнд нэр дамжуулж авсан. Тэгэхээр одоо хамгийн гол анхаарах асуудал дээр бол
Иргэд бол үйлчлэгээний чанар хүртээмж хангалтгүй байна. Төрийн албан агчийн харилцаа хандлага бас хангалтгүй байна. Ил тод байдал бас хангалтгүй байна гэдэг дээр өгсөн байна. Төрийн захиргааны байгууллага дээр 66% гэдэг бол одоо 3 албан агч тутмын нэг нь бас тэр байгууллагаас үйлчлэгээ авсан 3 иргэн тутмын нэг нь бас сэтгэл ханамжгүй байна. Төрийн захиргааны байгууллага дээр 75.4 гэдэг бол одоо бас 10 хүн тутмын 3 нас сэтгэл ханамжгүй байна. Нутгийн захиргааны байгууллага дээр мөн адилхан байна. За төрийн албан агчийн сэтгэл ханамж дээр бас төрийн захиргааны байгууллага 66%-тай, яам 66%-тай, агентлаг 67, нутгийн захиргааны байгууллага 70.9%-тай гээд ажлын ачааллыг багасгахын, ажлын зохистой хуваарлтыг хий, удирдлагын харилцаа хандлагын асуудал дээр анхаарлыг, цалин сургалт хөгжлийн бодлого дээр бас анхаарах хэрэгтэй байна гэсэн ийм юг өгсөн байна. Тэгээд бид нар манай энэ бүх судалгааны юунууд манай судалгаагүй цэгмийн дээр байгаа. Тэгээд манай байгууллагын AGS цэгмийн гэсэн сайтууд дээр орсон учраас яам агентлаг аймаг нийслэлийн засаг дарга маань өөрсдөө судалгааны дүнг ингээд авах боломжтой гэдгийг хэлье. За тэгээд хамгийн сүүлийн дүгнэлтийн асуудал дээр бол Дэлхийн банкнаас ч өгсөн хүний нөөцийн чадамжийг одоо бас сайжруулах хэрэгтэй байна. Тэр талаараа нөгөө бодлогын залгамж чанарыг бас анхаарах хэрэгтэй байна. Засгийн газар ойрхон солигдсон бодлогын чанар буюу мэрэц зарчим бас салдагдж байна гэсэн зөвлөмжийг өгсөн байлаа. Тийм учраас бид нар хүний нөөцийн чадамжийг нэмэгдэх төлөвлөлтөөр бас анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ингийн тулд одоо нөгөө тухайн үзүүлж байгаа үйлчлэгээний процессыг зөв оновчилдог, процессын талаарх одоо бид нар дахин инженерчлэлийн аргачлалыг боловсруулна. За чиг үүргийн шинжилгээг одоо бид нар бас засгийн газрын 22 дугаар тогтоол маань бас учир тогтолтой байна гэж үзсэн байгаа. Тийм учраас энэ олон улсын EPS-ийн буюу бүтэцгэн байгуул, трасын үүрэг оролцооны расын матрицын шинжилгээгээ сайжруулж, чиг үүргийн шинжилгээний аргачлалыг бас боловсруулах хэрэгтэй байгаа. Тэгээд процесс чиг үүргийн шинжилгээх эрсдлийн удирдах дотоод засаглаа сайжруулах чиглэлээр бүх шатны төрлийн албан агчдыг сургаж одоо шаардлагатай байна. Албан агчд маань ойлгох чадвартай байх хэрэгтэй байна. Байгууллагын удирдлага буюу шийдвэр гаргах төвшний албан агч нотлохоо судалгаанд суурилсан шийдвэр гаргах, байгууллага удирдлах, төрийн одоо албаа сайжруулах тал дээр одоо чадамжтай байх хэрэгтэй байна гэсэн чиглэлээр хүний нөөцийг сайжруулах чиглэлээр бид нар төрийн албаны зөвлөлтөөгөө удирдлага ахинтай бас хамтран ажиллаж байна. За тэгээ процессын дахин инженерчлэлийн санал зөвлөмжийн хүрээнд төрийн захирам үйлчилгээний зохицуулалтын газартай бас бид нар хамтарч ажиллаж байна. Бидний өгсөн санал зөвлөмжийн дагуу төрийн үйлчилгээг одоо тэр Эстон шиг, Ирис одоо Сингапур шиг болгохын тулд төрийн энэ үйлчилгээнүүдийг захимжуулах хэрэгтэй. Үүнийхээ гадна захимаар үйлчилгээ авах иргэдийнхээ ур чадварыг нөгөө талаараа төрийн албан агчдынхаа захим ур чадвар, хиймэл оюуныг ашиглах энэ ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бас сургах шаардлагатай байна. За ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлээ гэдэг чиглэлээр бас Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжч байна. Тийм учраас бид нар бас иргэдийн хүргэл гомдлын мэдээллийн системийг хөгжүүлээд ил тод нээлттэй эрэлт амир харах гэж байна. Тэгээд энэ байгууллагын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг бид нар бас байгууллага болгондоо өгсөн. Энэ дээрээ тулгуурлаа та хэд маань одоо жилд нэг гэлтгүүгээр одоо юу яагач сар болгон, улирал болгон жилээр авч ингээд үйлчлэгээ авчихаа хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авч энэ үйл ажиллагаагаа сайжруулаач иргэдийн өргөл гомдлын хуулиараа ч гэсэн саналыг нь одоо тусгасныгаа бид нар олон нийтэд нээлттэй сар болгон одоо нээлттэй байдлаа хангах асуудал бол ингээд учир тогтолтой байна гэж байна. За тэгээд одоо хамгийн гол асуудал бид нар Монгол улс маань төрийн бүтээмжийн асуудлаар бүсэнтэгдэггүй Азтай одоо бас ингээд доор үнэлгээтэй байгаа учраас төрийн одоо бүтээмжийн чиглэлээрээ төрийн байгууллагын үр ашиг бодлого үйлчлэгээнийхээ чанарыг одоо ингээд сайжруулахын тулд энэ ажил арга хэмжээгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэдгийг та бүхэндээ бас хэлье. Тэгээд цаг хэтэрчих шиг боллоо. Тэгээд анхаарал тавьж оролцсон нийт төрийн албан агчдаа бас талархснаа илэрхийлье. Баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр төрийн бүтээмж, төрийн байгууллагын ирээ инженерийн дахин инженерчлэлийн асуудлаар мөн бүтэц зохион байгуулалт, нийтлэг чигүүрэг, үндсэн чигүүргийн хүрээнд дээрээс нь төрийн албан агчдын сэтгэл ханамж, ажиллах нөхцөл орчин, цалин хөлс энэ чиглэлээр юу ямар байгаа вэ гэдэг мэдээллийг нэлээд тодорхой өглөө. Тэгээд төрийн албан агчид бас идэвхтэй оролцсонд талархаж байна. Бид энэ бүтээмжийн асуудлыг яриад байдаг маань бүтээмжтэй ажиллахыг л голлоод байна. Тэрнээс одоо их цаг хугацаагаар их ажил хийгээд байна гэдэг биш, бага цаг хугацаанд тодорхой хэмжээний нөөц зарцуулаад ингээд ажил хийдэг байх ёстой гэдэг. Өөрөөр хэлэх юм бол 8 цагт 10 ширхэг бүтээгдэхүүн хийгээд байдаг байсан бол 8 цагт 15 ширхэг бүтээгдэхүүн хийчихэд байх юм бол бүтээмж нэмэгдсэн байна гэж
бид харах байхаа гэдэг юм ойлгоц байж байгаа. За цаана нь бүтээмжийн төрлүүдийн хувьд бид хөтөлмөрийн бүтээмж гэдэг юм уу, үйлдвэрлэл техникийн бүтээмж гэдэг юм уу, хувийн бүтээмжийн асуудал байж байгаа. Энэ дотроос бид анхаарах зүйл маань бол хувийн бүтээмжээ аль болохоор өндөрсгөх, сайжруулах энэ чиглэлийг ярьж байгаамаа. За тэр 80-20-ийн одоо бүтээмжтэй орнуудын жишээг харууллаа. Энэ жишээнд бид одоо хүрэхийн тулд нэлээд одоо ажлаа зохион байгуулах энэ ажлууд чухал байгаамаа гэдэг. Яг манай улсын хүрээнд бол энэ төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагуудад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байна гэдэг асуудал бол ажлын нэлээд одоо чөдөр тушаа болж итгэл үнэмшлийг алдагдуулдаг ийм зүйл ажиглагдж байгаа. Тэгээ гол нь одоо гол сэдвийнхаа хүрээнд бид юу ярих вэ гэхээр бүтээмж яагаад чухал юм бэ? Цагийг, зардлыг, мөнгийг хэмнэн орлого ашиг нэмэгдэх ёстой. Ажлын чанар сайжрах ёстой, өрсөлдөх чадвар өснө гэдэг энэ талаар ярьлаа. Тэгээд өнөөдрийн цаг маань нэлээд явчихсан 10-аад минут өнгөрчихсөн учраас асуулт одоо дэлгэцэн дээр байж байгаа хоёр асуултанд баярмаа даргаыг хариулж өгөөч гэдэг хүсэлтийг тавья. Бол нийтлэг чигүүргийн харьцааг юг үндэслэж 80-20 байна вэ гэж үзсэн бэ гэдэг. За бид нар OECD-ийн орнуудын жишээг үзсэн, Австрали, Канада, Эстоны жишээнүүдийг бас үзсэн. За тэгээд бас дотооддоо бүтээмжийн чиглэлээр, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон бас аж ахуйн нэгжүүдийн сайн туршлагыг бас судалсан байгаа. Судалгааны дотооддоо бол одоо MCS-ийн сайн жишээг үзсэн. Нөгөө талаараа бас хаан банкны сайн жишээг бас үзсэн байгаа. Хаан банк маань бас засгийн газрын бүтцтэй одоо хэрэгжүүлж байгаа болон нөгөө газар нутгийн хэмжээнд сум болгонд одоо нэгжтэй аймаг болгонд төвтэй тэгээд ийм жишээ. Тэгээд 2017 оноос албан хаагчдынхаа ажлын чадамжийн хүрээг нь гаргасан байлээ. Тэгээд ерөнхий төв офсосоо захиргааны нийтлэг хүний нөөцийн бодлого, захиргаа удирдлага, сонгон шалгаруулах, хүний нөөцөө чадваржуулах энэ асуудлаа одоо юунасаа төвөөсөө удирдаад яг төрөөс юунасаа банкнасаа үзүүлэх үйлчилгээгээ одоо бүх энэ агчдын нэгжлэрээ яг үйлчилгээг л ингэж үзүүлдэг сайн туршлага байна. За нөгөө талаараа бас өнгөрсөн 23 онд UNDP-ийн дэмжлэгтэйгээр улсын их хурлын 38 дугаар төтөл буюу яамны одоо үйл ажиллагааны стратеги бүтэц зохион байгуулалт төрийн байгууллагын инженерчлэг техник хийх ийм тогтоол батлагдаад 30 жил болж байна. Яг тэгээ энэ хүрээндээ бас энэ нэг хэрэгжилт хийсэн судалгаа байгаа. Энэ судалгаан дээр мөн адилхан үндсэн бодлогын асуудлыг одоо 80% барих хэрэгтэй юм байна. Үүний ард нь ажиллаж байгаа дэмжих чиглэлүүд буюу одоо энэ захиргааны нийтлэг зөвлөгөө бас ингээд тодорхой одоо барьж явах хэрэгтэй гэсэн ийм судалгааны дүгнэлт зөвлөмжүүд байна. Тэгээд Австрали, Канада, Америк ойролцоо бид нар бас Латв, Эстон, Гүрж гэдэг ингээд ойролцоо Казахстан гэх мэт улсуудын сайн жишээг бас ингээд судалсан байгаа. Тэгээд та бүхэн маань манай энэ судалгааны тайлантай одоо дэлгэрэнгүй танилцах юм бол бид нар бас судалгааг цэгийн дээр тавигдана. Тэгээд энэ чиглэлээрээ бас яам агентлагийн ажлын хэсэг ихт орж ажилласан албан хаагчдаа бас мэдээллүүдийг өгөөд явуулж байна. Яамдуудынхаа бүх ингээд судалгааны тайлан мэдээллүүдийг бас ингээд алтан бичгээр хүргүүлсэн байна. Тэгэхээр нэгдсэн дүн шинжилгээнээс харахаас илүүтэй та бүхэн бас хэлэхэд төсвийн тухай хуулиараа төрийн төсвийн шууд захирагч болгон 16-гийн 5-9-өөр одоо тухайн одоо цалингийн сандаа тохируулан бүтээмжийг дээшлүүлэх, ажлын давхардал хийдлийг одоо сайжруулах чиглэлээр чигүүргийн шинжилгээ хийж бүтцгэн байгуулалтаа одоо ингээд зохион байгуулж болно гэсэн төсвийн хуулиараа шууд захирагч болгоны үүрэг байгаа. Тэгэхээр та бүхнээс авсан дата мэдээлэл та бүхэн дээр байгаа учраас энэ бол тухайн байгууллагын удирдлагын үйл ажиллагаагаа сайжруулах бас дүн шинжилгээ чинь бол одоо та бүхэнд өөрсдөө байгаа шүү. Төсвийн хуулиараа ч гэсэн одоо тухайн нэг байгууллага өөрсдөө ингээд хийчээд дүн шинжилгээг танилцуулж байгаа биш. Танай байгууллагын хувьд ч гэсэн одоо энэ дүн шинжилгээгээ гээд үйл ажиллагаагаа бас сайжруулах бас боломжтой гэж үзэж байна. За баярлалаа. За тэр газрын харилцааны орон нутагт байж байгаа нэгжийн хувьд бол бид ойлгож байгаа. Дээшээ аймгийн засаг даргын тамгын газартаа орон нутгийн удирдлагын хүрээнд ерөнхий мэрэгжлийн удирдлагын хүрээнд газрын харилцааг бодит зураг зүүн агентлагт дээрээс нь одоо барилга орон суудлын яамд ингээд тайлагнаад 3 шатны одоо дамжлага ижил давхцаад авах юм а гэдгийг бол бид энэ чигүүргийн шинжилгээ дахин инженерчлэлийн хүрээнд процессын хүрээнд бол судалж үзэж байгаа. Энэ чиглэлийн зүйл ганцхан газрын харилцаан дээр бол байхгүй. Бусад байгууллагууд бол байгаа гэдгийг ойлгож байгаа. Ингээд өнөөдрийн одоо мэдээллийг газрын энэ юун дээр юу ч гоо тий.
За бид нар яамдын үндсэн чиг үүргийн шинжилгээ хийгээд танилцуулсан байна. Тэгээд агентлагийн үндсэн чиг үүргийн шинжилгээг яг одоо хийж байна. Бид нар тэгээд одоо 7 хоног 14 хоногийн дараа байна засгийн газрын орлогыг танилцуулна. Тэгэхээр энэ яг энэ газрын харилцаа кодын 600 газрын зохион байгуулалтын асуудал чинь энэ манай шинжилгээнд бас ороод явж байгаа. Тэгээд энэ агентлагуудын харьяа байгуулга болон дэргэдэн ажлын төвүүдийн асуудлыг ч гэсэн бид нар бас энэ шинжилгээнд оруулаад засгийн газраас бас тодорхой шийдвэр гаргана. Тэгээд ачаал дарамтын хувьд бол та бүхэн маань мэдж байгаа Монгол Улсын засгийн газраас төвшүүлсэн чөлөөлийн санаачлалын хүрээнд бас төрийн албан агчдынхаа ачааллыг бууруулах, тэнцвэржүүлэх, цахимаар ажиллах энэ бодлого явж байгаа. Нөгөө талаараа бас энэ тайлгналтын асуудал дээр бид нар бас төрийн албан агчдыг тайлангаа чөлөөлөё гэд манай одоо тайлан авдаг бодлогын урт хугацааны болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийн тайлан авдаг энэ процессыг засгийн газрын тогтоолдоо өөрчлөлт оруулаад 7 тайлан авдаг байсныг 2 удаа одоо авдаг байх ийм асуудлуудыг бас хийгээд явж байна. Тэгэхээр судалгаа шинжилгээний дүн цогцоороо гарахаар энэ асуудал бас тодорхой болох байхаа гэж бодож байна. За баярлалаа. Өнөөдрийн мэдээлэл хийсэн засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын танилцуулт судалгаа бодлого төлөвлөлтийн газрын дарга Баярмаа танд цаашдаа ажилд нь амжилт хүсье. За нийт одоо захимаар оролцсон төрийн албан хаагчдынхаа бас ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн өрөөё. Өнөөдрийн сургалт мэдээлэл маань үүгээр өндөрлөж байна.